За өнөөдөр энэ цуглаанд хүрэлцэн ирж бидэнтэй бас сэтгэл зовлонго хуваалцж байгаа та бүхэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр ард түмэн бол ардчлалыг үнэн чодрог жинхэнэ байх ёстой гэдэг утгаар нь ойлгож байсан. Өнөөдөр бол ардчил гэдэг бол үнэхээр хэлмэгдүүлдэг. Хүний бусдын эд хөрөнгөнд хүчээр хаддаг хууль гэдэг юм бол хууль болгосон ийм нийгэмд оршин тогтнож байна. Ийм муухай бүдүүлэг хүмүүсийн удирдлаганд бид нэр ажиллаж амьдардаг. Амнаас ажил амьдралын баталгаагүй ийм орчин бол бий болжээ. Гөр дээр хүмүүсүүд бол үнэхээр баталгаатай яг үннийг ярьж байна. Тийм ээ. Энэ ард түмэн энэ намын гишүүдийн өөрсдийнхөө санаачлагаар өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр бий болгосон энэ байрыг өнөөдөр удаан цайм нэг шүүхийн энэ бодлогоор зэрэг хідэн зэрэг ингээд хүчингү болгож ингэж явсаар байгаад зүйлд нь булааж явж байна. Төрөн дээр давг дарга ярьж штэ. Гэхдээ энэ хүний юмыг булааж бичээд энэ дотор юу бодож юу санаж энэ дотор үйл ажиллагаа явуулах гэж байгаа улс юм. Энэ бол их сонирн байна. Тэгэхээр зэрэг бид бол энэ байрыг эргүүлж авах ямар ч эргүүлж авахаас өөр зам байхгүй. Энэ чинь бол ард түмэн намын гишүүд өөрсдөө хандив тусламжаа өгч өөрсдийнхөө ариун цагаан хөдөлмөрийг нэгтгэж бий болгосон юм хөрөнгө юм шүү. Тийм учраас бид энэ хөрөнгөө буцааж авах болно. За хоёрдугаарт энэ лозунгуудаар бичсэн байна. Өдөөдөд 938 сая шиг 500 хэдэн сая төгрөг шиг ингээд тэр хүн 200 сая төгрөг шиг ингээд бөөнөр нийтчдэг. Тийм ээ? Эдчдэг мөртлөө зүгээр энэ хүний өмчөнд яахтаар ингэж хуйлвсаар ханддаг болсон юм бэ. Тэр үед бидний залуу байх үед бол үнэхээр бүтээн байгуулалтын төлөө бол хүн болгон чин сэтгэлээс ханддаг бүтээдэг байсан. Намын байр байна, тэр эвлийн хорооны байр байна, худалдаа удирдах газрын байр байна. Эдний чинь бүгд л улсын төсвөөс юу байгаагүй. Хөрөнгө бөмбөг зараагүй. Хүмүүсийн өөрсдийнх нь хэмдүүлэх шаардлагагүй гэж ингэж үзэж байна. За тэгээд та нэгтээ үзэл бодол нэгтээ та нэгтээ баярлалаа. Бидний хүссэн хүсэл мөрөөдөл бол биелэх болтугай гэж өрөөё. За баярлалаа. Та бүхний өмнө бас нэгэн их юм өөрийнхөө санаачлагаар бас түрүүн хүмүүс нэрээ өгчээсэн би нэрсээ гоцорч чичээ гэж гарч ирсэн за энэ хата Кроноги.